Нэвтрүүлэгтэйгээ хамт байдаг үзэгч та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Боловсролын давалгаа төрийн бас байгууллагатай хамтран та бүхэнд хүргэдэг Амар онсон толгойг боловсрол нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар эхэлж байна. За боловсролын давалгаа төрийн бас байгууллагын захирал Росогийн энхүү захирал өргөд ирсэн байна. Танд өдрийн мэнд. Өдрийн мэнд хүргэе. Тэгэхээр бид энэ удаад бүхэлд 8 дугаар явлаа тийм ээ. Нэвтрүүлэг маань үзэгчд маань бас маш олон хандлттай сонссон. Тэгэхээр өмнөх 8 дугаар дээр хоёлоо боловсролын тулгарч байгаа асуудлын талаар ихэвчлэн дурдж ярьсан шүү дээ. Тэгвэл энэ удаа гарц гаргалах шийдэл юу байж болох вэ? Энэ талаар ярилцсан гэж бодлоо тийм ээ үзэрлээ. Тэгэхээр бид бол урд нь боловсролыг тал үрээс нь одоо үзэгчтэй ойлголцох асуудлыг илүү тайлбарлах маягаар явсан. Мэдээж хэрэг бид нэр одоо тэрийг сайн сайхан болгохын төлөө ярьсан шүү дээ. Зөвхөн одоо шүүмжил биш. Тэгэхээр хүмүүсийн нэгтгэг юм бол одоо эсвэл мушигдаг юм нь юу вэ гэхээр дандаа л ингэдгийг дандаа шүүмжилдгийг тий. Тэгээ одоо юу гарц нь хаанагаа хэлж өгдөг ч гэдэг юм. Ийм яриа их байдаг учраас сүүлийн 2 нэвтрүүлгийг тэр чиглэл рүү хандуулах нь зүг бахаа гэж бодож байна. Тэгвэл ер нь бол одоо аливаа асуудлыг тий улс орны хэмжээний асуудлыг бол ямар нэгэн гарц хаа нэгэн газар байна гэж бодож байгаа бол энэ бол төөрөгдөл. Энэ бол нэг талаар бидэнд тулгарч байгаа бэрхшээлүүд шүү дээ. Тий бид хөгжиж боловсронгуй болгоё өөдтэйг амьдрий гэсэн энэ замд бол тулгарч байгаа бэрхшээлүүдийг даван туулдаг. Тийм ээ. Даван туулна гэдэг бол ямар нэгэн гарц энэ тэнд байгаа асуудал биш. Тэгэхээр магадгүй хүмүүсийн одоо сайн ухаж бодоогүй ч байж болно. Гэхдээ нэг ирмэлзэл байгаад байна шүү дээ. Одоо яах вэ гэд. Тэгэхээр би бодсон ер нь бол ийм нөхцөлд маш их тийм цочрол хэрэгтэй юм билээ гэж. Маш их цочрол амсах юм бол юм бас өөрөөр игдэг. Тэгэхээр энэ дээр 2 жишээ би бодлоо л доо. 1957 онд зөвлөлт холбоот улс сансарт Спутник хөргөжээ. За энэ нь бол их гинтийн тохиолдол болсон. За тэгээд Америк энийг одоо хүлээж аваад асар их шоконд орсон. Цочролд орсон. Ер нь бол одоо социалист лагер хөрөнгөний нийгэм гээл 2 юм хэсэгт хуваагдсан. Үндсэндээ өрсөлдөөн бол маш одоо их байж. Тэгтэл Оросууд төрүүлээд сансарт Спутник хөлөг ингээд нисгчээр тэндээс их айсан, цочирдсон. Энэ бол одоо цэргийн тийм ээ. Асар одоо том цохилт болж магадгүй гэсэн ийм ойлголтоос айц төрүүлсэн. Тэгээ эннийхээ учир шалтгааныг олон зүйл дээр одоо хайж ирсний эцэст бол боловсролын системийг одоо өөдөн татахгүй болохгүй юм байна гэд тэр үед бол боловсролын систем одоо гуд татсан. Өөрөлдсөн. Тэсээ бүх анхаарлаа тийш тавьсан. Ялангуяа байгалийн ухааны чиглэл. За. Ингэж Америкийн боловсролын систем бол тухайн үед бас ингээ гөлөж гисэн манайх шиг л байсан юм багц. Өөдөн татсан. 2 дахь жишээ нь гэвэл 2000 онд германууд Пиза шок гэдэг юмд орсон. За ямар шок юм тэр? Пиза шок гэдэг нь энэ олон улсын одоо энэ боловсролыг үнэлж дүгндэг тийм газар. Тэгээ тухайн үед энэ өндөр хөгжилтэй 31 орноос Герман дундуур байранд орсон байсан. За тэндээс бол одоо бөө яриа авсан. Өнөөдөр манай боловсролын систем бол одоо дуусж байгаа юм байна. Болохоо байж байгаа юм байна. Тэр яриа өнөөдөр хүртэл явдаг. Тэгэхээр ер нь бол ийм зүйлээс тий одоо хөгжил дэвшиллээс хоцорчих вэ. Бид нэр ингээд доош нь орчих вэ гэдгээс асар их айдаг юм байна. Болгоомжилдаг юм байна.
Гэтэл манайх ерөөсө шоконд орчихгүй байл да. Ерөөсөө л ингээл хүүхэд нь сургуультай явж гин. Багш нь байгаа юу? Байгаа. Одоосын 2 дугаар сарын 14-нд танхимаар хичээл эхэлчихлээ шүү дээ, тий? Тий. Сайд нь байна уу? Байна. Байна. За ингээл одоо бүх юм болж гин гэж ойлгож байна. Тэгэхээр зүгээр шоконд орно гэдгийг илүү ойлгомжтой болохын тулд одоо бид нар мэдэн штэ зарим хүн бол баг ингээд үхээд босдог тий. Янз бүрийн одоо хүнд өвчнөөс ер нь тэгээ дуусчлаа л гэж боддог. Гэтэл одоо золоор ам тэгээд ингээд Тэгжиж ухаардаг тий. тэгээд тийм хүмүүс шал өөр болчдөг. Тий шүү дээ. Илүү одоо хүмүүст одоо хэлж ярих тий захих нэг нэгийг хайрлах ч гэдэг юм уу тий. Илүү тийм уян, илүү их тийм зөөлхөн ч юм уу. Ер нь хорвоо ертөнцийг их өөрөөр харж эхэлт юм шиг. Тэгэхээр ийм шок биднэрт хэрэгтэй. За яаж шоконд оруулж болох бол танд Харин шоконд орж ихгүй байгаа л да. Аха. Одоо шоконд орохоор юм бол одоо зүгээр л пизагийн үнэлгээ дундуур болчлоо гэхээр шоконд орж шít. Тэ? Аа. Тэгээ бид нар бол одоо сая шинэ сайд энх хамгаалан сайд болоод Баттулга ерөнхийлөгчийн өрөөнөөс гарахдаа боловсролыг би хөл дээр нь зогсооно гэдээ гарсан байхгүй. Танай дандаа л одоо найз нэг ангийн найз бол тэгээд ямар ч гэсэн энэ садварыг нэг хөл дээр нь босох тэгээд ерөнхий сайд манаас итгэж их хурлаас ч нэг 4 хүн гишүүн байгаа учраас нэг гишүүн нь бүр боловсрол гэж одоо ингэж онцгойлж бас үр өгж байгаа. Тэгээд арцтай боловсролын салбар арцтай гэж үзэж байгаа. хос төрчихгүй шүү. Тэгээд улс төрчгөө болсон гэж мэдэрч байгаа ойлгож байгаа. Бас нэвтрүүлж байгаа. За. Тий. Эхлээ өнөөдөр Ерөнхий сайд нь бол боловсролын салбар бол унчлаа, дампуурчлаа гэд. Аа. Тэгэл одоо ерөнхийлөгчийн өрөөнөөс гарч ирэл шууд яам руу очиод тэгэл яамны бүх одоо кадруудтай нэгийг ч халахгүйгээр ажиллана гэсэн. Аа. Хэнийг ч халахгүй гэсэн. За тэгээд өнөөдрийг хүртэл тий явж ирсэн сургалтын хөтөлбөр энийг өөрчлөхгүй гэсэн. Өөрчлөхгүй гэсэн. Бүх сургачгийг бас өөрчлөхгүй гэсэн. За тэгээ ямар шинжилэлт вэ? Тэгээ одоо юу өөрчлөх гэж Юу өөрчлөх гэж гарч байгаа юм бэ? Тий. Яаж одоо боловсролын хөл дээр нь юуг нь хөл дээр нь босох гэдэг байгаа юм. Ийм юмыг л өөрчлөхгүй болвол тий яаж хөл дээр нь босох юм? Тэр байтугай одоо урд нь сайд явсан баахан сайд нарыг цуглуулсан. Тэгээд тэднээс зөвлөгөө авсан. Өөрөөр хэлбэл 90 оноос хойш 30-аад жил боловсролын салбарыг удирдах гэсэн сайдуудыг цуглуулад тэднээс зөвлөгөө авч байгаа. Өөрөөр хэлбэл тэр хүмүүс чинь боловсролын салбарыг унгацсан шүү дээ. Тэгээд хөл дээр нь босгоно гэдээ явж байгаа хүн шүү дээ. Тэгээд тэднээс одоо ямар зөвлөгөө авдгийг. Яг л хуучин Яам дотор байгаа кадрууд бол энэ салбарыг унгалцсан хүмүүс бол мөнөөс мөн. Аа. Тэгээд энэ хүмүүстэй одоо энийг өөрчлөх юм уу? Тэгэхээр бас инх хамгаалалтын сайдаас тодруулах шаардлагатай Тэгээ гэж энэ ойлгомжгүй байна. Тий. Тий. Яг энэ ташрамд би бас үзэгчтэй инх хамгаалалтын сайд хэрвээ бидний нэвтрүүлгийг үзэж байгаа бол Морос толгойг боловсрал нэвтрүүлгийн маань 10 дахь дугаар сүүлийн дугаар дээр бас таныг хуралцсан ирж яг тодруулга өгөөсэй гэж хүсэж байна тийм ээ. Гэхдээ сайхан ярилцах хэрэгтэй тий. Зүгээр тодруулах. Үнэхээр та яаж Тэг юу хөгжүүлэх гэж бодсон магадгүй бид нар юу харахгүй өөрчлөх байж юмар магадгүй байна тий. Хүмүүс ч одоо ингэс амгалан сайд айгүй их найдаж штт, гордож штт. Одоо бараг гордлогын сайд гэж хэлчихэд болохоор байна штт. Тэ? Гэтэл бид нар энд ийм яриа суудаг. Энэ хоёрын оронд чинь одоо зөрөө байж болохгүй. Бид нар одоо ойлголцох ёстой. Өөрөө ойлголцно гэдэг маань бидний ярианаас үзэгчд зөвийг үннийг олж авах ёстой штт. Тэнд нэг юм яриад, энд нэг юм яриад, бас тэнд нэг юм яриад ийм олон юм ярихаар ч хүмүүс ойлгохоо бай чинь. Бид нар хизээч уулздаггүй. Тэ? яг үнэ хизээч уулздаггүй Харин тий. Уулзах ёстой шүү. тий. Тий. Бид одоо 9 нэвтрүүлэг хийхэд дандаа л оролцох юм байвал ирээч л гэж байгаа шүү. Гэтэл тэгээд сэтгэл байдаг хэрнээ хинч зориглоод би оролцсон. Би дуграа гэж ирдэггүй шүү. Тэгэхээр ер нь бол боловсролын урдах сайдууд гэхээр бид нар мэдэн шүү. Тэгээ одоо энэ хил амны байгуулчихсан явж байна. 17 хадгалан хэмжээний дэвтэртэйгэл баахан явсан. Тэгээ одоо энэ сүүлдээ тендер ментер идэж уугаад одоо юу гаягаа явж байгаа бүүмэд. Сайхан бэлгийг мэднэ. Боловсролын сайд байсан.
боловсролын сайд байсан. Тий. За. Боловсролын сайд байсан. Тэр хүн юу хийж байгаа? Эх ороос орвцсан явж шít. Тий? П цагаан гэж хүн байна. За. Одоо тэр хүн баян болчихсон. Та бүр нэрийг дурдчихлаа тий. За. Бидний урд нь байсан сайдуудыг ярьж. За. За одоо энэ яамыг одоо олон жил дотроос нь одоо өмхөрүүлж байгаа цэдэвсрэн гэж байна. Тэ сайд болцсон бас. Тэр ийм сайдуудад бид нар найдах уу? Өөрөөр хэлбэл бид хоёрын яриа бол ер нь боловсролыг өөдөн татахыг бид нар хүнд найдах юм бэ? Хүнд найдах? Эцэг эхчүүдэд найдах юм уу? Эсвэл багш нарт найдах юм уу? Найдлага байхгүй шүү. Өөрөөр хэлбэл сайдд найдах юм уу гэл ингээд авах юм бол одоо энэ гурваас цааш одоо өөр хүнд найдах уу? Хар гаригаас хүн ирээд одоо энэ салбарыг өөдөн татахгүй дээ. Тэ? Тийм үлгэр байхгүй л те. Тэгэхээр эцэг эхчүүдэд найдаж байгаа. А яамныхан бол одоо эцэг эхчүүдийн буруу гэдэг үг амнаас нь гардаг. Бид хоёр зөндөө ярьсан. Эцэгхийн буруу юусоо байхгүй. Тэдэнд чадлахаа ярил байгаа. Тэгээ эцэг их бол энэ боловсролын энэ одоо дампуурлыг одоо хувийн журмаар шийдчихдэг. Хувийн сургуульд оруулдаг. Тэгэхээр яла та бүхэн хоёрыг хувийн сургуулиас Эцэг юм авчаад улсын сургуулаа муулаад байна гэсэн үг ирсэн шүү дээ. Санаж байгаа юм та. Тийм л байна л да. Тэгэхээр сургууль нь болохгүй болохоор хувийн сургуульд оруулчаад тэгээ асуудал дуусч байгаа юм. Тэгэхээр эцэг их бол нийт хүүхдийн төлөө анхаарах тийм ёстойч биш, чадахчгүй. Тийм ээ? Эцэг ихэд найдах боломж байхгүй шүү дээ. Багш нарт яаж найдах юм? Багш нар чинь төрийн албаа хаагчдаг. Багш нар бол төрөөс юу хийснийг л хийж явах хэрэгтэй хүмүүс. Тэ? Дээрээс гарсан чиг шугамыг өөрөөр хэлбэл багш нарын үзэл бодол, багш нарын бодол санааг Цаанаас нь өгчөж байгаа үстэй. дэмжиж манай боловсролын төвчөнд ажилддаг. Дээрээс буулгасан шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй. А тэр дагуугаал байж байгаа. Үнэн. Тэгэхээр багш нар боловсролыг өөдөн татна гэдэг тийм үү? Энэ чинь бүхэл бүтэн систем шүү дээ. Өөрчлөх боломжгүй л дээ. Багш нарыг одоо найдах боломж байхгүй. Эцэг ихт боломж байхгүй. Хинт найдах хэвээр. Одоо төр засагт сайд дарга нарт л найдахаас үр. Тэгээ их олон хүн ингэж хэлэхээр дургуй сэтгэлтэй. Тэ? Яг дургуйцаатай гэх юм бол. Үгүй одоо чи ч гэсэн мэдж байгаа шүү дээ. Янз бүрийн яхаар одоо тэгэл эцэгчүүд өөрсдөө ингэж जैन тэгж जैन гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр яхаарахгүй төрийн бодлогоор энэ одоо салбар хөгжих ёстой болохоос биш. Тэр төрийн бодлого энэ салбарын хэмжээний системийн имиж чинь хувь хүн өөрчлөх боломж байхгүй. Би ч өөрчилж чадахгүй, чи ч өөрчилж чадахгүй. Бид хоёрын яриа бол энэ өөрчлөлтөнд санаа авч магадгүй. Тэ? Хүмүүсийн ойлголтыг бас дээшлүүлэх ёстой. Тэгэх юм бол шаардлага бас Яг үнэ. бас дээшлэх ёстой гэдэг тэр журмаар л явж байгаа шүү дээ. Тэрнээс айхтар одоо шүүмжлээд юм магтсан юм байхгүй. Иргэд бас үзэгчд бас ойлголтоо дээрсэн байсан тийм ээ. Тэгээ боловсролын салбарын одоо хөгжлийг гол хөдөлгөгч зүйл нь юу юм бэ? Нэг утга. Энэ салбарын ер нь гол хөгжил суур нь яг юу юм? Хөлөгдөх ганц хүчин зүйл нь гэх юм уу? Төрийн бодлого шүү дээ. Өөрөөр хэлбэл ирээдүйд иргэдээ Монголыг авч явах, тээж явах иргэдийг бэлтгэх асуудлыг ярьж байгаа тийм шүү дээ. Тэгэхээр эний чинь бодлогоор гаргаж ирээд хийж хэрэгжүүлдэг газар чинь одоо боловсролын яам сайд. Өнөөдөр ингээд би түрүү өөрчийн сони яаж юм. Ингээд За бүтэн нүүр. гарч ирэх За их амгалан сайд хэлсэн. Боловсролын салбарт улс төрчсөн мэрэгжлийн бус томилгоо гамшигын хэмжээнд хүрлээ л гэж. хүүхэд нь сургуультай явж гин. Багш нь байгаа. Одоосын 2 дугаар сарын 14-нд танхимаар хичээл эхэлчихлээ шүү дээ тий. Тий. Сайд нь байна уу? Байна. Байна. За ингээл одоо бүх юм болж гин гэж ойлгож байна. Тэгэхээр зүгээр шокнд орно гэдгийг илүү ойлгомжтой болохын тулд одоо бид нар мэдэн штэ зарим хүн бол баг ингээд үхээд босдог тий. Янз бүрийн одоо хүнд өвчнөөс ер нь тэгээ дуусчлаа л гэж боддог. Гэтэл одоо золоор ам тэгээд ингээд Тэгжиж ухаардаг тий. тэгээд тийм хүмүүс шал өөр болчдөг. Тий шүү дээ. Илүү одоо хүмүүст одоо
хэлж ярих, тэ захих, нэг нэгийг хайрлах ч гэдэг юм уу, тэ? Илүү тийм уян, илүү их тийм зөөлхөн ч юм уу. Ер нь хорвоо ертөнцийг их өөрөөр харж эхэлдэг юм шиг. Тэгэхээр ийм шок биднэрт хэрэгтэй. За яаж шоконд оруулж болох бол танд Харин шоконд орж ихгүй байгаа л да. Аха. Одоо шоконд орохоор юм бол одоо зүгээр л пизагийн үнэлгээ дундуур болчлоо гэхээр шоконд орж шít. Тэ? Аа. Тэгээ бид нар бол одоо сая шинэ сайд энх хамгаалан сайд болоод Баттулга ерөнхийлөгчийн өрөөнөөс гарахдаа боловсролыг би хөл дээр нь зогсооно гэдээ гарсан байхгүй. Нүүрсэн гэдгийг тогтоосон гэж. За тэгээд янзлахгүй юм уу? Энийг битээрт хэлээд байгаа юм уу? За. Гэхдээ ийм юмар дүүрэн байна л да. За. Мэргэжлийн боловсрол дээд боловсролын чанартай боловсрол олгож мэргэжлийн боловсрол дээд боловсрол чанартай боловсрол олгож чадахгүй байгаа учраас магадгүй өнөөдөр ядуурл ажилгүйдлийн гол үндэсэнд болж байгаа юм аа гэж. Бирс ойлгосонгүй наадах. За юм байна. За. Судалгаагаар Монгол улсын хэмжээнд 2000 орчим хүүхэд сургууль завсардах эрсдэл орсон байна гэж. Сэтгүүлч юм биш үү наам чи? Зүгээр л Гэхдээ энэ одоо их хамгаалалт сэтгүүлч нар л тэгдэг штэ. Сэтгүүлч Тэгсэн яг- байна. Шийдэх арга замаа мэдхгүй сэтгүүлч нар тэгдэг үстэй. Тиймээс боловсрол гэдэг улсын тусгай тогтнолтой шууд холбоотой асуудал. Өнгөрсөн хугацаанд боловсролын салбарт нүүрсэн хамгийн ужигрсан асуудал бол манай боловсролын чанарын асуудал. Хүүхэд бүрд бид чанартай боловсрол олгож чадсан уу гэвэл үгүй гэж. За ингэж давардаг болж байгаа. За. Гэхдээ хэмх шүүмжил. Тийм байна. За Хэнийг хэнийг шүүмжлэх? шүүмжилнэ гэдэг бол модонд орсон юм шиг байна. Дараагийн нэвтрүүлгээр хамт суулгаад За. гуруула хамт шүүмжлээ тэгвэл. Би нэг жишээ дурдъя За. гэж. Кембрижийн хөтөлбөртэй сургуулиуд гэж ярьж байгаа. Энэ хөтөлбөрийн давуу талуудыг яагаад төрийн өмчийн 850 сургууль сурч байгаа 800 мянган хүүхэд тэгш хүртэж болохгүй юм бэ? Яагаад дандаа зайсанд амьдардаг аав ээж нь гэр нь боломжтой айлын хүүхдүүд эсвэл хамгийн чадвартай хүүхдүүдийг сонгож хичээллүүлж байгаа төрийн өмчийн 3 сургуульд сурч байгаа хүүхдүүд тус хөтөлбөрийг судлах ёстой гэж энэ хэлбэр эргээд нийгмийн тус тэгш бус байдлыг өдөөж байгаа хэрэгэ гэдэг. Энэ яг л та бид хоёрыг ярилцдаг өмнөх дугааруудын ярилцсан зүйлүүд яваад байгаа юм чинь тийм ээ. За тэгээд Тийм, одоо сэтгүүлчийн асуултанд хариулъя. Хүлээн зөвшөөрнөө гэж. Хамгийн их улс төрчид хамгийн их гар дүрсэн салбар боловсролын салбар болсон байна гэж. Үүний хохирогч нь бидний үр хүүхэд Монголын ирээдүй тиймээс цаашид боловсролын салбарт нэгдүгээрт мэрэгжлийн томилгоо гэдэг ингэж цааш явуулсан. За ойлгомжтой. За ингээд ерөөсөө айгүй их шүүмж явж. Тэг яагаад энэ хинт хилээд байгаа юм бэ? Их Энийг одоо хамгаалал багш нарт- гэдэг хүн чинь өөр боловсролын сайд хүн шүү. Энийг багш нарт хандах Хин чинь шийдэх ёстой ямар юм нэгэн үг хэлж байгаа л хүн зориулах хэрэгтэй шүү. Тийм. Багш нарт хандаад энэ юу гэсэн үг вэ? Багш нар энийг хийж чадахгүй. Аа. Эцэг ихтэй энийг хандаж хэлнэ гэхээр одоо жоох утгагүй тийм. Өөрийнх нь намын, өөрийнх нь эргэн тойронд байгаа хүмүүсийн ажлыг л муулж байна да. Өмнөх ажлуудаа, За. одоо ажлуудаа ч юм уу тийм. Тэгэхээр энэ хинд ийм юм хандаж тэгэхээр энийг хэлэхээр хүмүүс их энийгээр их нэр хүнд Тийм. болоод байгаа мó гэж би бодож байна. Уу яг нэг талаас зөв л хэлж байгаа. Өмнө нь Гэвч бол хинт хэлээд байгаа. Өмнө нь бол одоо булзааруулдаг ч юм уу Тийм. сэдвийг өөрчилдөг байсан бол одоо ингээд шууд өөрсдөө ингээд муулж эхэлж байна. Тэгээ энэ урдах сайдуудаас өөр юм болов. Тэгэхээр хүний одоо хараанд өртөж ажил хийх гэж байна гэсэн ийм ойлголт л одоо төрдөг юм болов гэж. Тэгэхээр улс төрийн томилгоо бол одоо аимшигын хэмжээнд Энэ хүрсэн хизээ юм тавигдсан Өчигдрөө. өчигдрийнх юм уу? байна. Жишээлбэл ингэх амгалан чинь улс төрийн томилгоогоор л ирсэн юм байна. Өөрөө Тийм шүү дээ. тий сэтгүүлч мэрэгчлээ. Аа. Би сая сонсоход яг л сэтгүүлч юм бичдэг үг л явж л байна л да. Яг тэр би өөрөө сэтгүүлч учраас. Тэгэхээр харин ийм юмыг ярихгүй болвол битэрний яриа тэр хүний яриа ингээд ямар нэгэн байдлаар хин нэг нь буруу зуруу яриад хин нэгнийхээ хийсэн ажлыг үгүйсгээд эсвэл харахгүй гэж магадгүй учраас үнэхээр уулзаж тий ярих боломж олддог бол одоо сайн л байна.
Би бас их амгалан сайд руу холбогдож үзье гэж бодлоо. Тий. Дараагийн нэвтрүүлэгт энэ чи ирээсэй гэж урьж айгүй байна. инээдтэй юм санагдаад байгаа байхгүй юу? Нөгөө нэг хүүхдийн шүлэг байдаг шүү дээ. Нөгөө сүүдрээсээ босгоно гэж нэг үг байдаг шүү дээ. Тэ? Унганы юу? За. Унганы тий. Тий. Өөрөөсөө хийсэн Америкнаас Тэр зүгтаад байгаа. цочоод ингээд босгож ийн шүү дээ. Үгүй ийм л байна л да их захирлаа. Одоо ер нь боловсролын салбарын шийдвэрийг хэн гаргаж томилдгийг. За тэгэд яаж хэн хөгжүүлэх ёстой? Энэ сайд гэдэг хүн яг юу хийх ёстой юм? Одоо Хэнийг шүүмжлээд байгаа гэдэг асуулт гарч одоо яг эд явж байна. Би шүүмжлэх байдлаас яриаггүй шүү. За. Гайхах байдлаас ирж байгаа. Одоо боловсрол инх хамгааллын сайд гарч ирээд одоо яг одоогийн байдлаар бүтцийн өөрчлөлт хийсэн. Хууль баталгаасаа өмнө бүтцийнхээ өөрчлөлт хийж дээ юм байна. Хууль бол тэгээ дараа. Хуулийг бол хойш нь тавьж байгаа. Эхлээд бүтцийнхээ өөрчлөлт хийж дээ. За хэнийг хаан томилох уу гэдгийг гэсэн үг. За. Тэр нь яадаг юм бэ гэхээр одоо боловсролын энэ яамд ажиллаж байгаа хүмүүсийн тоо 2 дахин нэмэгдсэн нэг шинэ агентлаг байгуулагдсан. Оо за. Тий. Дахиад уу? Тий. 2 дахин нэмэгдсэн. За одоо ерөнхий боловсролын сургуулиудын багш нарын цалиныг нэмж байгаа. Тий шүү дээ. Тий. Одоо нөгөө багш нар энэ сард ах уу юу гэж хүлээгээд бааж байгаа юм байна лээ. За дээрэс нь энэ дээр байна лээ. 600 сургуульд 600 сэтгэл зүйчийг шинээр тавьж байгаа гэсэн. За. За ер нь бол боловсролын салбар зарцуулж байгаа мөнгө нэмэгдэж байгаа юм байна. Орон тоо нэмэгдэж байгаа юм байна гэдэг юм л одоо тод харагдаж байна. За энэ хэр удаа үргэлжлэх юм мэдэхгүй. Одоо нийгмийн ажилтан гэдэг бас нэг хизээ хөвлийн нэг ярьсан тийм. оруулж ирээд тавьж исэн. Тэр нь одоо юу болох энэ ажлын давхцдаг юм яа мэдэхгүй. Тэгэхээр шүүмжлэх байр сууриас биш. Ер нь бодит байдал ийм байгаа. Энэний учир шалтгааныг бас хүмүүстэй одоо өөртөө ингээ яриул бас зүгээр юм уу. За яг уу бид нар бол боловсролыг ингээ шууд өдөрөө харж чаддгүй л дээ. Гэхдээ яг л амьдрал дээр өдөр болгон гарч ирж байна. Одоо удаан хугацааны дотор турш бол цахим хичээл гэж ярьж. Тэгээ энэ цахим хичээлээр их юм амжуулсан гэдэг дүр төрх хүмүүст бас байх шиг байна. Ийм хэцүү цаг үед те. Тэгэхээр улаан нүрээрээ хичээл заагаад бүтдэггүй байсан юм одоо цахимаар ороод бас гайгүй болж гин гэж орлогч сайд нь ярьж гин гэсэн. Тийм. Өнгөрсөн жил шууган болоод байсан те. Дээр нь сая ингээд гинтхэн хичээл эхлэх болчлаа шүү дээ. Одоо энэ 7 хоногс эхэллээ. Замын хөдөлгөөн юу болж гин те. Аим шиг боллоо шүү дээ. Энд чи яагаад ингэж ийм нөхлөөр бид нар мэдж байгаа шүү дээ. Одоо хотын нэг захаас нөгөө зах хүртэл хүүхдээ сургууль руу машинтад авчиж авч өгч байна. Ер нь бол сургуулиуд бүгд айгүй сайн байсан бол тий. Ерөөсө хажууд сургуультай л өгнө. Тийм шүү дээ. Тэгвэл асуудал үүсэхгүй. Тэгэхээр энэ бол зүгээр ганцхан жишээ. Тэгэхээр зөвхөн энэ сургуулийн чанар ийм муу байгаагаас болоод энэ хоорондоо машины төгжрэлд амар том нөлөө үзүүлж байна. Тэ? Энэ бол асар их уршигтай, хичнээн бензин тэ? Тооцоолоод удах юм бол одоо тамтаггүй их юм л гарна. Чөтөр би бүхэн өргөнөөс талбай орох гэж 2 цаг явсан. Харин алхацдаг байж гэж бодож байгаа. Харин тийм. Тэгэхээр энэ бол бид нар өөрөө өөртөө тарьж байгаа л гай. Тэгэхээр энэ боловсроос болж байгаа шүү дээ. Тэ? Боловсролын чанаргүйгээс болж байгаа. Дээр нь бид нар мэднэ хөдөө орон нутгаас маш олон хүүхд одоо хотод ирж сурдаг. Хувийн хувьсгалын сургуулиуд сурч байна. Тэр нь малчтыг одоо зоож байгаа, тэднийг ядууруулж байгаа гол юм бол тэдний төлбөр байна. Ингээд бодоод үзэх юм бол манай эдийн засгийг бол боловсрол хойчин шангааж байна. Өр өгөөшөөсөө илүү энэ боловсрол энэ улс орны эдийн засгийг бол илүү одоо хойчин шангааж байгаа. Ийм салбар болж байгаа хаа гэж харагдаж байна. Тэр нь өдөр тутмын амьдралд бол нүдээр харагддаг. Гэхдээ хувь хүн дээр аваад үзэх юм бол боловсралгүй хүн бол гинтхэн өчтдөггүй. Тэ? Буужраад өчнө гэж байхгүй шүү дээ. Боловсралгүй хүн бол насан туршдаа тэр золиосоо ингээд өөрийн биеэр амсааж явж идэг. Тэрнийхээ одоо золиосыг бол яг өөрийн биеэр амсдаг. Хүнд доромжлуулна, дээрлэхүүлнэ, тийм ээ. Амьдрал доройтно, хүн тоохгүй.
Тийм биз? Үнэн. Тэгэхээр энийг одоо өөдөн татах асуудал бол нийгмээрээ цочролд орж нийгмээр энэ асуудлыг ярьж энээс гарах ийм л юм харагдаад байгаа дүр зураг. Одоо сая хөгжлийн банкны асуудал ярьж байна. Тэглээ. Тийш нь анхаарал төвлөрүүлэл явчлаа. Цочролд Тэглээ тий. оруулж явах шиг байна. Гэтэл энэний цаана бол уул уурхай тодорхой одоо бүлэг хүмүүсийн сонирхол бас яваад байна шүү дээ. Тэ? Одоо энэ нийгэмд чинь бид нэр бүгдээрээ нэг үнэн захирагдахгүй байна. Эндээс нэг сэтгүүлд гарч ирэл айгүй үний юм ярьж байна. Хөө ямар зөв юм бэ, үний юм бэ гэд. Тэр үний буруу биш баг. Тэгээ тэрний цаана бас захиалагч байгаа. Тэр хүн энэ үннийг ярих юм бол нэг хэсэг нөхдүүдийн булхаа гарч ирнэ гэдэг. Гэтэл эндээс дахиад нэг хүн үний ярина да. Тэгэхээр тэр бол бас нэг хэсэг нөхдүүдийн муу мухайг илчилж яана да. Ингээд одоо харилцсан нэг нэгнийхээ муу муухайг үйлчлэх ийм үннүүд яригдж байгаа нь бол бас буруу биш л дээ. Ядаж нэг хагас сугасч үнэн хүмүүс сонсох ёстой шүү дээ. Тэгэхээр бас харагдаж байгаа бүх зүйл битээ итгээрэй тий. Цаана бас ямар шалтгаан байх вэ? Энэ болгоны цаана их ашиг байдаг. Тэгэхээр одоо намын дарга гарч ирээ сая юу гэж ирсэн. Одоо энэ намынхаа хүмүүсийг намаас төтгөлзүүлнэ нэг энэ яа нэг гинөө тэгээд бүр ингэж хэлсэн. Сумын хурал тэ одоо сонгуульд ч оролцох эрхгүй болгоно гэж. Тэгэхээр энэ улс төрийн сонгуул гэдэг чинь ямар үнцэнтэй юм бэ? Одоо тэргээр айлгаж шít. За. Тийм байна. Тийм байна. Одоо хэдэн зуун сая ичлээ гэж бид нар ч одоо гэл гайхдаг байсан чи одоо хэдэн зуун тэрбумаар шатах болсон шүү дээ. Тэгээ одоо энэ хүмүүс сочрох болов? Эний чинь сайхан ингээд аргалцдаг юм байна. Ингэн тэгэн их хурал дэвшүүлэхгүй энэ төр гээл. Тэгэхээр тэр чинь амар том юмны хариу вэ шүү дээ. Тийм байна. Тэгээ одоо ингэж байгаа л мартагнуулна. Тэгээд нөгөө цочрол орох биш цочрлоос нь ингээд эвтэйхэн гаргаал явуулаад байна. Тэгээ боловсролын асуудал яг л ийм л байна. За ингээд нэвтрүүлгийн хугацаа бас богино учраас үлдсэн хормоос их үзэхрэлтэй байл дээ тийм ээ. Өсөж байгаа учраас гэж. Тий, тэгэхгүй бол бас яадаг үлээ тий. Гэхдээ яах вэ тэгээд бас сүулт нь хэлэх ёстой гэж би бас бодож ирсэн. Ер нь яаж хүмүүсийг цочрох вэ? За. Яавал цочрох вэ? Тэ? Одоо ер нь бол одоо энэ ухаантай ард түмэн бол одоо маш одоо энгийн юмнаас цочрдог юм байна. Жишээлбэл ганцхан жишээ хэлье. Сингапурын ерөнхийлөгч хүн ардтай хэлж ил дээ. Битгий л боловсролгүй үнэтэй суугаарай гэж. Тэгээд ерөнхийлөгч хүн Ли Кванг тийм үг хэлэхээр аягүй хүрдэг юм байна. Тийм шүү дээ. Ядаж нэг ном уншигч хэлэхгүй шүү дээ. Манай ерөнхийлөгч нар. Тэ? Бод тарийгээл хийх ажил байхгүй. Одоо хүн шагнахаас өөр ажил байхгүй. Тийм учраас яаж цочрох вэ гэдгийг л одоо хүмүүстэй нийлж байгаа л одоо нэг цочролд л оруулах хэрэгтэй л тэгжиж л юм өөрчлөгдөх юм болов. Тэгтээ бас хүчхүүд чинь тийм ээ. Их үзэрлээ. Хэн нэгэн хүнийг буудах хэрэгтэй бол би мэдэхгүй. Одоо та буудчихаа одоо юу болох болж байна. Гэхдээ нэрээ одоо ингээд гөлийг л яваад байл яваал шүү дээ цаг. Ер нь шүү дээ. Төр дампуурдаг. Тэгээ энэ хүмүүс сонсож байгаа хүмүүс энэ нэвтрүүлгийг харж байгаа хүмүүс шүү дээ. Боловсрол бол хизээч дампуурахгүй. Болж ийн гээл яваал. Зүгээр суугаад байвал ингээл яваал. Ингээл ааж явах бүгдээрээ боловсрол дампуурахгүй шүү. Төр дампуурдаг юм чи яаж боловсрол дампуурдаг вэ? Гэтэл ард нь одоо хөдөлთა энэ хөгжлийн банкын чинь дампуурлахгүй гэж байгаа шүү дээ бас. Бүгдээрээ адилхан. Тэгээ дампуурлыг зогсооно гэж гарч ирээл тэгэл өөр юм хийгээл явцгааж шүү. Тийм бай. Тийм учраас яаж хэдүүлээ цочрох вэ гэдэг асуудал чухал байгаа юм болов. Тэр сүүлийн нэвтрүүлэг дээр бас их амгалан сайдыг аль бие усаар би дахиад бас ирж
оролцоорой, хамтдаа ярилцаарай, бас ард иргэдийг үзэл бодлоо хуваалцаарай гэж урьж байна. Тий. Тий. Одоо тэгвэл сайн л байна. Би ч гэсэн одоо ичнэ. За. Нэвтрүүлэгтээ хамт байсан үзэгч таньдаа баярлалаа. Гарц гаргалгаа чухам хаана байгааг бид дор бүрнээс бодох хэрэгтэй гэж бодож байна. Дараагийн нэвтрүүлгээр хэрэг уулзлаа. Түр баяртай.